цээлмөр ингээд барилгын материалын дээр байдаг. Сайн үзнэсээ. Жохон ойртох юм уу? Йоо, энэ юу юм бэ? Ханцэг ч гэдэг чинь. Энэ нөгөө яг гагнуурын ажил хийдэг хүмүүс ингээ ханцундаа хийдэг. Ингээд байгуулчих юм тий. 17 зөвхөн энэ үнэтэй юу ер нь стандарт уу? Ер нь дунд. Гэхдээ ер нь манай дэлгүүрийн юмнууд бол харьцангуй хямдхан байдаг. Хямдхантаа. Тэгээ танах чинь сайзаас урагшилоо. Тий, одоо яг цайзын уулзуураас урагшаага нэг 50 м бараг хүртүүдээ тэгэл цайзаас урагшаага яг баруун гартаа. Тийм байна. За ханцэг чинь ер нь хэр авах вэ нэг? Ер нь яг нөгөө хэрэгцээтэй хүмүүс нь л авна. Тийм тий. Гагнур гэдэг. Ингийн хэрэглээнд бол хэрэгцээ. Энд чинь нөгөө цаг өсрөхгүй л гэсэн үг байна шүү дээ. Тий. Ханцуу хувцсунараа төлөхгүй барих. Хувцас төлөхгүй тий. За гагнуурын бэлээ. Энд бол яг гагнуурын бэлгүүд нь л байгаа даа. Илгэм ийм арьсан материалтай төлөгдөхгүй. Энэ бол арай харьцангуй урт бэлээ. Энэ нөгөө хоёр нь бол арай бас гагнур байгаа шүү дээ. Энэ илгийн шар гэдэг нөө миний хилээдсэн 5650 бэлээ шүү дээ. Энэ бас өхрийн арьс болтой өхрийн зураг мөр тавьсан байна. Энэ хоёрын энэ бүр гоё юм шүү. Үнэтэй ч юм шүү дээ. Яг энэ болохоор яг арьсаараа. За энэ илэг юм уу? Тий. Илэг арьс хоёр ч юм ялгаад байлаа. Нөгөө эргүүлж харуулсан л байгаа тий. Тийм юм шиг байна тий. За энэ бэлэний ингээд энэ гөнөр наав юм. За өнөөдөр бэлий ч юм болох юм байна л да. 1200 бэлий хар эрзэнтэй. Энийг ямар үед өмсөж өгөөрэй? Энэ яг вэ алган дээр бол битүү эрзэнтэй байгаа. Энэ нөгөө нингэн бэлий зузаан бол биш. Тийм байна тий. Тэр эрзэнтэй болохоор илэгдэхгүй л гэсэн үг үстэй. Гарах хамаарна тий. Тий, яг нөгөө шороо тоос дотгошоо нэмэхгүй л байхгүй юу? Тийм нагаад. За ажлын бодлоо. Энэ бол Монгол улсад хамгийн их харсан бэлэг шиг харагдаад байна шүү дээ. Тий, энэ одоо ажлын бодлоос тий, ажлын бэлэг 400 хамгийн хямд байх тий. Тий, энэс бол хамгийн хямдхан энэ алган дээр ирсэнгүй яг ижлэн цалангын цаан бэлэг 350 ноос тийм байна. 350. Тэгэл 350, 400, 450 гээл тийшээ 500. Энэ бол ингээд бүр мөнгө шал өөрөөр авчлаа шүү дээ. Тий. 750. Чи юм бэ? Юу тэгнэ? Зурагчтай. Энд чи яа нэглээд юм хатглаар тий барих. Тий, одоо нөгөө ийм ноос байх чинь бас нэг жоохон гулгах юутай байж. Тий, хөлмөл дээр юм аа. Тий, энэ нэрэ. Энэ зурагчтай, энэ шар хааргийн хоёр янз. Энэ танах чинь төмрийн цэгтэй шүү дээ. Хажууд бол. Энэ залуучууд энэ дотроос алинд нь дуртай байна. Манайх болохоор яг энэний зузааны нэг хөвчлээ хэрэгтэй. Үл зөнгөө баргаж. Тий, энэ бэлэний зузаан гэж байдаг. Хамаагүй зузаан тий. Тэр нь үнэ хэдэд тий. Тэр одоо манайд байхгүй байгаа. Тэр нь ойролцоогоор хэд байх вэ? Энэс 2 3000 шиг санагдаад байна. Бас үнэтэй юм тий. Энэ бол бараг л гангарааны бэлээ шиг хоо 450 биш тий. Тэр нөгөө байгууллагууд яг ямар бэлээ хэрэглэхээ өөрсдийнхөө ажил тохируулаад тэгээд авах. Тийм байна. Биднэрт энийг өгчээсэн байхгүй. Бид нар нөгөө сургуулийн гадаа нөгөө багш нар ч оюутнууд хог цэвэрлэхэд энийг тэгээл нэг 30 минут ч юм уу нэг цаг нэг худлаа нэрээ нэг цэвэрлэдэг шүү дээ. Тэр нь яг энийг өгчээсэн. Тэгээд хог мог цэвэрлэхэд нөгөө шороо дотгошоогоо яахгүй гэвэл арай эрзэн алган дээр эрзэнтэй байвал илүү. Тий, бидний ч яг формалдаар тэгээд нэг юм энийг өгөөд гоё байлээ байна гэж. Одоо баг энийг 450-аар авснаас энэ 500-ийн байлээ. Энэ бас байж болно шүү дээ. Тийм байна. Энэ хамаагүй тий. Бид нар бол өнгөнд нь хууртаал ингээл гоё юм байна гэж аваад тий. Энэ 500. Энэ болохоор тэр 450-аас ямар ялгаатай вэ? 450-аас. 400-ийнхаас арай эрзэн арай юу? Зузаан. Том юм байна тий. Тэгээ эрзэн нь бол том тал байдаг юм тий. Арай нөгөө нэг зузаан эрзэнтэй ч гэх юм уу? Тийм байна. Энэ бас нэг цэмцгэр. Бараг гоё юм л шиг байна. Илүү нэмгэн тэгээд ажиллахад хялбар гэсэн үг тийм. Нарийн юм ихтэй. Саад гэдэг эрзэн. Арай юм тондоо даахгүй жижиг арзмар яг гаранд ингээ бариад таадаг. Тийм байна. Эрзэн бол. Гэтэ энэ чинь арзмар гэж байхгүй шүү дээ угаасаа. Байхгүй. Гэтэ энэ нь яг бариад таадаг. Эдгээр чинь болоод ингээ арай жоох энэ минь чи арай томдоо байдаг. Эдгээр чинь болохоор яг нингэн тэнгүүтээ гар бариад ингээ яг жоохон халт сунаад гэсэн болох юм байна тий. Том гартай хүн бол.
Бели цинкэр. Энэ нь бол юу вэ? Өнгөний хувьд арай өөр болохоос шээ. Эднэртэйгээ ер нь бол ялгаагүй. А тэр нь болохоор яг зөвхөн хуруунд дээрээ ирсэн. Аль. Энэ бол хуруунд дээр ирсэн. Тэгээ бусдууд нь бол алган дээрээ бүртгэдэг ирсэн. Хуруунд дээрээ ихлээр чухруугаараа юм хийхэд зүгээр гэсэн үг үү? Нарийн юм хийх юм болоо? Тий, энэ зөвхөн юм хуруунд дээрээ. За энэ сүүлийн энэ энтэйгээ яг адилхан. энэ хоёроо яг. Тий. За баярлалаа.